1988 оны 6 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотын холбооны сургалтын төвийн техникумын радио релэний 3 дугаар курсийнхэн оюутан сурагчдын хөдөлмөрийн гавшгаа отрядын ажлаар Хинтээ аймгийн төв Өндөрхаан хотоос Норивлон сум хүртэлх холбооны шугам засварын ажил хийхээр очиж ноормтой ажлаа хугацаанаас нь өмнө дуусгахаар шамдцгааснаар 6 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед Бэрхийн уурхайн наахан дор очиж хонжээ. Оюутнууд 2 майхан нэг гэрт байрлаж байлаа. Отрядынхныг Оюун ханд гэдэг багш авч явжээ. Гэрт Оюун ханд багш шугамын машины жолооч хідэн охид байрлаж, бусд нь 2 майханд хуваагдан орсон байлаа. Өдрийн нүр их ажилдаа ядарсан оюутнууд дэрэн дээрээ толгоо тавимгцаа унтцгаажээ. Гэтэл гэнэт нойрон дунд нь хүүхэд ойлгох шиг болохоор нь бүгд цочин сэрцгээж багшийнхаа хүүхдийг уйлсан юм болов уу гэж ярьцгааж байтал багш нь жолоочтой цуг хурч ирнэ. Юу болоод юу ойлаад байгаа юм бэ? Гэхээр нь бүгд гайхацгааж гэнэ. Мэдхгүй багш, бид юу боллоо гэж ойлгох хүлээд хүүхд уйлахаар харин таны хүүхдийг уйлж байгаа болов уу гэж бодсон юм а гэж тэд тал талаас нь багштай хэлж. Хин уйлаад байгаа юм болоо? Яа харахгүй хүүхэд мэгшиж уйлаад байхаар нь охтын нэгийг нь уйлсан болов уу гэж бодлоо. Гэт багш нь яриад нэг л эвгүүцэн гарч явжээ. Багшийг гарсны дараа хүүхдүүд унтахаар дахиад хэвтцгээж. Гэтэл майхны хамгийн хойд буланд унтж байсан дээ гэдэг хөвгүүн муухай чарлан босон харайж бусдыгаа цочоолоо. Дараагийн хүүхдүүд ч мөн л өөрийн ирэхгүй муухай хашгиран боссоор хэлхийн аргагүй айдаст бүгд эзлэгдэжээ. Учир нь хүүхдүүдийн гидсэн дээгүүр хүний цэв хүүтэн хөл хормхон зур гүүгээд өнгөрч. Голдоо ортол айж жихүүцсэн хүүхдүүд юун унтах нь байтугай дуугарч чадахгүй бөмбөгөнд чичрэн зогсож байлаа. Энэ үед тэр майхныг нь тойрон хүн гингнүүлэн ойлгох сонсогдож бүгдийнх нь толгойтой ус ардсхийн босох шиг болж өөрийн ирэхгүй өвдгөн чичирч байлаа. Хэсэг байцсны дараа сая төрсөн яра хүүхдийн ойлгох сонсогдсон тэднийг дахин айлгажээ. Бурхан бүгийн алийг нь ч үгүйсгэж байсан Оюун ханд багш болж байгаа явдалд дотор нь жихүүцэн айдас хамаг биеийг нь өөрийн ирэхгүй багалчихжээ. Хэсэг байцснаа дөнгөж ихээс төрсөн мэт нэраа хүүхдийн ойлгохтуу дахин тэднийг цочроолоо. Жолооч 2 эрэгтэйг дагуулan гарч машиныхаа гэрлийг тал тийш тусгавал ойр хавьд нь юу ч харагдсан. Хүүхэд том хүний уйлдах тасралтгүй үргэлжилсээр айж сочсон тэд бүгд
багшийн байрлах гэрт цуглацгааж хизээч бурхнаас аврал гуйж байгаагүй багш дотроо залбирал үйлдэж 20 нас хүрч яваа шав нарынхаа хамтаар айж имээсээр тарчлан үүр цайлгажээ. Хүүхэд том хүний ээлжлэн ойлгох тэр дуун үргэлжилсээр гэгээ ормогц зогсжээ. Оюутны отрядынхан гарцгаан эргэн тойрноо сайтар харвал хоёр талд бэрхийн уурхайн тэнд нуранган дарагдж тарчилж өгсөн хүмүүсийн оршуулгын газар бөгөөд оюутнууд яг дунд нь буучихсан байж. Өөрөөр хэлбэл шин болгон зовж өгсөн талигаачдын сүнс эргэн ирж уйлалдаж хонголсоор олон жилийг илээжээ.